Одоо нэг өсөндөө бол эрдэм шинжилгээ лаборатори энэ. Энэ үйлдвэрлэнд л энэ. Энд ч одоо хамаагүй дуурж болно үстэй. Бэрхшээлтэй зүйлүүд шүү дээ. Одоо ажлуудыг эхлүүлээ явж хагаад. Тийм зүйл юу байна уу танд? Одоо бэрхшээл гэвэл мөнгө л байна шүү дээ. Би энэ хүмүүст хичээл орохдоо юу гэдэг та нар гудамжны үзүүрт битгий нуугдж юм тариач. Нөгөөдхөө аваад барас дээр өгөхгүй очин яалуулаад хаяад битгий ирээч. Ягаад гэвэл та бүтээгдэхүүнээ гудамжаараа хэсгээрээ сумаараа хийгээд нэг нь менежментээ хийгээд борлуулалт нөгөө явах газараа яагаад бусд нь ногоогоо тариад гэртээ суулдаа гэж зөвлөдөг байхгүй юу? Тий. За ингээ манай зураг авалтын багийнхан Алхах дүүрэгт ирсэн ногоон арш компани одоо мод үржүүлгийн талбай дээр ирчихсэн байж байна. Тэгээ маш гоё одоо хөдөлгөөд үүдээ алганаасаа гэж ороод ирэхэд л маш гоё замынхаа хоёр талаар моднууд тарьсан байна. Тэгээ зөндөө шилмүст моднууд мөн одоо навчаараа гойдог моднууд ингээд тариалчихсан их гоё байж байна. Тэгээд маш сайхан ногоон хамт олон бид эдийг өгтөж जैन ингээд баяр ихчтэйгээ уулзъя. За сайн байна уу та? Сайн байна уу. Ажил албан өндрөө. Албан өндөр та нар сайн явж ирвэ. Сайн явж ирлээ одоо. За одоо модны ажил маань өдөртөө өрнөд одоо хавар цаг яг эхэлсэн ингээ явж байна. Тэгээд энэ сайхан өдрийн мэндийг хүргье танд. За тэгээд та хэдийхээ одоо ажилтаа сайхан танилцъя гэд манай баг хамтуулаа ирчихсэн байна. Тэгээд таны хийж байгаа зүйлүүдэд танилцъя. Юу хийж бүтээж जैन. Тэгээд амжилт олт нь юу байна? Алдаа оноо юу байна те? Энэ бүгдийг сайхан танилцаад ингээ явъя гэжтэй гэдэг байна. Уулзаад. Та одоо үндсэндээ мэрэгчлэрээ хэдэн жил ажиллаж байгаа вэ одоо? Мэрэгчлэрээ одоо 47 дахь хавартаагаар золгож байгаа. Улсад 25 жил ажиллаад төвдтэй гарсан. Яг энэ мэрэгчлэрээ хувьдаа бол 20 жил ажиллаж байгаа. Ер нь бол анх хувьдаа болоод гарахтаа бол нөгөө өөрөө ногоон байгууламжийн инженер хийжсэн учраас ер нь мод гэдэг үйл хувийн хөвшилд байх хэрэгтэй юм байна. Хувийн хөвшлийнхэн энэ модны нэр төрөл юуг ошруулах хэрэгтэй юм байна. Хувийн хөвшил мод үржүүлэх боломж нь байд юм байна гэсэн үднээс анх Монгол оронд анхны мод үржүүлгийн газрыг байгуулж гарч ирсэн юм хүн байгаа юм бэ. Энэ болохоор манай ногоон компанийн одоо нэгд хөлөмж. Энэ хөлөмж манай яд өгөхлөөр өвөл ажиллаад нөгөө янз бүрийн одоо нэгэсэндээ эрдэм шилгийн ажил шиг тийм туршилтын юмнуудаа хийдэг тийм хөлөмж байгаа. Тэгэхээр та бүхэд одоо ингээ харахаар янз юм харагдаж байгаа бах тэ. Тэгэхээр юу вөхлөөр өвлийн хөлөмжийг бид өөрсдөө барьдаг. Гадагшаа үйлчлэгээ үзүүлдэг. Тэгээ ашигладаг учраас хүмүүс одоо өвөл дунд яаж ашиглаж болох юм гэдэг одоо хамгийн дээд зэгтэл тултал үзүүлэх гэж л энийг барьсан юм байгаа тий. Тий. Тэгээ хүнд үзүүлэх зорилгоор тий. Яг гэвэл хүн нэг ингээд сонсох нэг өөр. Яг ингээд харчаар бодтор харчаар энэ цасан дотор хатраа хайруулад гүйж орж ирэхээр энэ дов дулаан байж штэ. Тэгээ энийг тэрийг л үзүүлэх зорилгоор ингэж барьсан юм байхгүй юу? Хамаг гол юм нь яаж найдвартай хийх вэ? Яаж найдвартай барих вэ гэдэг чинь хамгийн голч. Чи огт дулаангүйгээр өвлжөөд байна гэд боддоо. Тий. Дулаантай өвлжүүлж чадахгүй хор дулаангүй өвлжүүлээд байна шүү дээ бид нар чинь тий. Өөрчлөгдсөн. Тий. Сая юуны Норвег Финланд ханаас нэг өвлийн хөлөмж Монгол оронд ямар юмны дулаанаар халаана гэд нэг хүмүүс ирж уулз би тэгэхээр 75 жилийн 80 жилийн төвхтийн хөдөөж хон дээд сургуулийн мэрэгжилтэнгүүд өөрсдөө хийж чаднаа. Энийг өвөл дулаангүй ашигладаг гэж бүр гайхаад ирсэн байхгүй юу? Яг гэвэл бид нар чинь олон жилийн түүхтэй юу байхгүй юу? Боловсрол эзэмсэн улсууд байхгүй юу? Яг гэвэл манай чинь хамгаалагчсан хөрс буюу одоо нэг улирлын чанартай хязгаарлагдмал тарилтууд явдаг учраас бас өвлийн хөлөмжийг бид үр ашигтай ашиглах одоо нэг зөв ашиглах гэдэг юм бол бидэнд бол заавал байх ёстой нэг одоо технологи шүү дээ. Дэлхийн энтэй бодно шүү дээ. Зүгээр зүгээр нэг улиралдаа л хавчигдаж байгаа болохоос шүү дээ. Өвөл одоо яг энэ хасах 30-40 хэмээгүүтэнд ер нь энэ хөлөмж маань хэдэн градустай байдаг? Гадаа хасах 37.8 байхаар энэ дотор бол нэмэх 30 байдаг. Тэгээд тэр одоо эн чинь юу гэхээр нарны одоо нарнаас авж байгаа дулаанаа өөр дотроо хадгалах гэдэг зарчмаар явдаг юм баггүй. Тэгтээвэл энэ хөлөмж нь болохоор цахилгаанаар ягаад гэвэл дандаа цэцэг ногоо дандаа нэг эмзэг юмнууд байж штэ. Тийм учраас халаагаад явчихдээ. Халаахтаа бол тэр өдөр өдрүүл ямар ч гадаа хүйтэн байсан юу яахгүй.
нөгөө дулаан ашиглахгүй. Орой 9 цагаас 10 цагаас дулаан аваад өглөө 6 цаг гэд хаачдаг. Хуучин ч нөгөө нэг эрчим хүчний хөнгөлт гэж байсан шүү дээ. Тэр үед бол бид нар 2 өвлийн хүлэмж ашигладаг байсан. Бид нар цахилгааны хөнгөлтөөр энэ 2 хүлэмжин дээр яадаг гэсэн хэлээр сая хэдэн зуун мянган төгрөг, сая 600 хоронтол өвөл яадаг гэсэн. Энэ хүлэмж маань яадаг гэхээр 3 сарын 20 гэд дулаанаа хаачдаг, 11 сарын 20 гэд дулаанаа авдаг. Тэрүүхэн хоронтол эргэлддэг юу. Сая хэдэн зуун төлдөг байсан бол одоо би анхны юугаар нөгөө цахилгааны хөнгөлт болсон сар дээр ихлээр 6 сая 800 мянган төгрөг төлөх болчихж байгаа байхгүй. Сардаа 6 сая 800. Тий, сардаа. Тэгэхээр чи би 2 хүн 3 хүн ажилуулчаад цахилгааны мөнгө төлчөөд төсвөөс 1 төгрөг авдаггүй байж надад тийм хувийн пенсийн хүндүүл тийм хувийн мөнгө байхгүй шүү дээ. Тийм учраас зогсоохоос өөрөг байхгүй. Зогсоохдоо бас одоо нэгэнт ингээ хийцэн хүн чинь энийг чинь одоо хайж харах байхгүй, зогсооч чадахгүй. Тийм учраас би одоо ямар байвал зохимжтой юм, яаж хэрэглүүл боломжтой юм гэдэг үүднээс энэ хойтлын том хүлэмжийг ус үзэм тариалаад эхэлсэн байхгүй. Хуучин бол манайхныг хүмүүс сайн мэдж байгаа гүзээлгэн тарьдаг аж ахуй байсан шүү дээ. Гүзээлгэнээ шууд зогсоогоод 50-оор бүх юмаа гаргаж орхиод шууд ус үзэм тариад эхэлсэн байхгүй юу. Ус үзмийг ур чадвар дээр гарч хэлж шүү дээ. Яаж маниавр гэдэг чинь нэгэнт миний эзэмсэн мэрэгжил учраас надад бол нэг хайхтар тийм одоо юу гэдэг проблемтэй төвөгтэй байгаагүй л дээ. Яг гэвэл өөрийн маань үзсэн. Би энэ одоо тарьж байгаа ус үзмийг 12 жилийн өмнөөс угаасаа яаж Монгол орнд тариул болох юм, яаж үржүүлүүл болох юм, яаж жимс авах юм, ямар сорт байх юм гэдгийг 12 жилийн турш дандаа үзчихсэн. Дандаа турш сурчсаар байгаад яг гоё нөгөө нэг нэг ийм юм байх юм бол Монгол орнд болох нь байна. Гэтэл цахилгааны хөнгөлтөнд дуусаад над дээр дарамт хэрэгтэй зэрэг би ягаад энэ мэрэгжил эзэмсэн юм чинь би дарамтлуулах гэсэн. Над бол проблем биш гэж бодоод энийг тариад арга өөрчлөөд явцсан байхгүй юу. Гэтэл эрчим хүчний маань хөнгөлт байхгүй болоод цахилгааны үнэ нэмчихэр бид нар чинь төлбөрөө төлж чадгаа байж байгаа шүү дээ. Тий зардал маань өсөө явждаг. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр нэгийг ажилуулад нэгийг болохоор нараар халгаад ингээд хоёулангийн өвөл нэгийн дулаантай нөгөөх нь байгалийн нарыг ашиглаж дулаантай ашигла тарилт хийж байгаа тий. Тэгэхээр ерөнхийдөө хослол хоёр өөр төрлийн ашиглаж байгаа тийм. Тий. Нэг нь эрчим хүчээр нөгөөх нь болохоор нарны явгаар гэсэн үг байхгүй юу. Тэр хоёрын ялгаа бол хоорондоо бас айхтар зөрүү байна уу? Бага зэрэг ялгаа байгаа. Тэгвэл бага зэрэг ялгааг юугаар одоо зохицуулж яж яах вэ гэхээр бид нар ч нэг таримлаараа таримлын сонголтоор дулаан шаарддаггүй юу багуу ихүү хөрсний дулаан ямар байх хэвээр агаарын хэм ямар байх хэвээр гол нь трийгээ түшгэлээд таримлаа сонгож ашигладаг. Тэггүй бол эн чинь шөнийн гарац унсан тохиолдолд зүгээр одоо нэг өгөрцөй тарьсан сууж явах юм бол хүлдэд өгч шүү дээ тий. Тэгэхээр тэр байгалийн дулааныг ашигладаг хүлэмж нь өвөл болохоор нэмэг 10 градус хүртэл ундаг. Нэмэг 10 градус тесдэг юм бол хэрэгтэй байхгүй. Нэмэг 10 градус тесгэхийн тулд бид нар юу ашиглах ёстой вэ гэхээр таримлаа зөв сонгох ёстой. Энэ таримлыг зөв сонгохын тулд одоо агрономч гэдэг мэрэгжил. Тий. Одоо танд их төхөмтэй байна. Тий. Бид нар нэгэнт мэрэгжлийн сургуулийн төгссөн, мэрэгжлийн ажил хийсэн хүчний жил ийм учраас одоо агротехникийг л хамгийн гол зөв бий болгох. Хамгаалагчсан хөрсөнтэй байвал яхаа, ил задгай талбайд байвал яхаа, Монгол орны хүйтэн хизээ вэлээ, яаж цочирдаг л одоо урчин гэхлээр чинь хуруу зузаан мөс тогтчих юм лоо шүү дээ. Гэтэл бид чинь аль хэдийн юмаа тарьсан бодволхонд орсон чийж яваа үстэй. Энэ эрсдлийг л тооцож чаддаг юм тарина гэдэг нь ерөөсөө агротехник л байхгүй. Маш олон төрлийн дулаан орны цэцэг болон жимсний моднууд мөн одоо гоёлын гадаа талбай таригддаг, мөн тасалгаан таригддаг ийм олон төрлийн ургамлууд байна. Тэгээд энэ олон төрлийн ургамлыг одоо бий болгохын тулд маш олон жилийн хөдөлмөр ордог. Одоо энэ хүмүүсийн ур ухаан, хөлс хүч ингээд шаардаад ингээд явж байгаа. Нэг төрлийн ургамлыг л одоо туршихад дор хаяж одоо нэг 5 жил ер нь бол шаарддаг байгаа. Тэгэхээр энэ их нөр хөдөлмөрийг хийсэн одоо хийж яхад одоо бэрхшээлтэй зүйлүүд танд ер нь одоо хамгийн одоо санаанаас гардгүй одоо ингээд бэрхшээлтэй зүйлүүд шүү дээ. Одоо ажлуудыг эхлүүлээ явж хагаад тийм зүйл ер нь байна уу танд? Одоо бэрхшээл гэвэл мөнгө л байна шүү дээ. Жишээлбэл одоо ухаан Монгол оронд өвлийн хүлэмж гэдэг юмыг ямар байх ёстой юм, ямар байвал арай хямдхан төсөр байх ёстой юм, яаж ашиглах ёстой юм гэдгийг бол анх энийг 10 жилийн өмнө хийгээд ингээд яаж явахтай бол их л сэтгэл
оргилуун өстө бүгдэнд нь заагаад өгчөнтэй л гэдэг л итгэл дүүрэн хүсэл тэмүүлэлтэй л эхэлж исэн. Гэтэл явандаа ингэсэр байдлаа одоо өвлийн хүлэмж ашигладаг хүнч зөөрчлөө ярихаа цаашгүй болчлоо нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол ашиглаж байгаа ганц хоёр нь яг нуруугаа ахуулсан юм шиг яг үнэндээ үл зардал мөнгөч байхгүй ажилчийн цалинч байхгүй одоо энэ маань эдийн засгийн хувьд бол энэ хүлэмжийн аж ахуй буюу хүнсний үйлдвэрлэл гэдэг маань одоо тариалан гэдэг маань бас ашгаар бол бага штэ хүмүүс амар ашиглаж байгаа юм шиг хардаг боловч эн чинь нэг хийсэн бүтээгдэхүүндээ эргээд цалин мөнгө маань урсаа явж идэг зардал маань явж идэг энэ үднээс хандаад ингээд явах юм бол одоо төрөөс дэмжлэг хэрэгтэй байсан энэ олон жил ажиллаж явах хэрэг төрөөс дэмжлэг байхдаа бол нэг одоо хүн ирээд юм зааж өгөх биш бид нар чинь тэр төргөө мэрэгчсэн усууд шүү дээ бидэнд юу хэрэгтэй байсан бол урт хугацааны зээл урт хугацааны баггүйтэй эргэн төлөлттэй зээл байсан бол энэ битгий хэл юм хий нэрэндээ гэсэн юм жоохон гомдолтой л харагдаад үлддэг л дээ. Тэгээд урт хугацааныхын зээл нь одоо ихаан тарьдаг юмн дээр барьцаа болдгоо. Нөө хангадгүй шаардлага нь хангадгүй. Харин тийм баг банк өндөр шаардлагатай. Тий. Энэ маань үндсэн хөрөнгө маань нөгөө суургүй бүтээгдэхүүн юу байдаг учраас үндсэн хөрөнгөнд бүртгэл авчдаг. Тий. Тэр л жоохон харамсалтай байт. Тийм байна. Тэгээ одоо ингээд яг нөгөө энэ атар газар эзэмшсэн ингээд нөгөө дэмжлэгүүд нөгөө төрийн нөгөө дэмжлэгүүд байгаа шүү дээ тий. Ингээд нөгөө тариалангийн дэмжлэгүүд ер нь та тэрнээс ер нь хүртэж авч хөөцөлдөж чадчихэв нөө. Гүү би энэ олон жил ажиллахдаа ерөөсө зөвхөн хуваараа тэтгэврийнхээ мөнгөг л ажилчдынхаа хоолыг авч өгөөл ингээд сууж идэг хүн шүү дээ. Тэгээд бусдын болохоор тарьсан модныхоо борлуулалт хийж байгаа ажлынхаа орлого энэс байж идэг. Зүгээр бидний ойлголтоор бол яадаг вөхлөөр төр засгаас энийг бүр дараалтайгаар бүр одоо хон хүлэмжийн барьж өгөх. Одоо зөв мэрэгжлийн хүний хувьд бол энийг юу гэж хардаг вөхлөөр агар парк барьж яачи. Агар парка тэгээд дотор нь хөлслөөд ингээд тарих дуртай улсуудаа цуглуулаад тариач. Агар парк нь ямар системтэй байх ёстой юм бэ? Тэнд мэрэгжилтэн зөвлөгөө өгдөг юу? Лаборатори, агар хиймж, хөрс судлаач бүрэн баг ажиллаа тэдрийг ургацаа бүгд ижил жигд авдаг. Бүгд шантардаг. Борлуулалт нь ижилхэн менежмент нь зөв борлуулах гээд одоо хон бар зах дээр ч юм гудамжин зогсож идэг биш. Тэрийг өөр баг хийж идэг. Энэ ургуулгын мэрэгжлийн одоо нөгөө баг хийж идэг. Тарихын тариаланчид хийж идэг. Ийм бэжж бүтэн системээр явхаас зүгээр одоо манай орны нөхцөлд бол зүгээр ганцаараа ганцхан 8 хийгээд бол явахгүй шүү дээ чинь. Тийм учраас төрөөс хамгийн одоо чанга дугаар хэлэх юм юу гэхээр ийм агропаркын системийг олноор хэдэн мянган метр квадратаар нэг газар дээр төвлөрүүлээд бариад өгөөч. Тэгэх юм бол тариад сурцуулсууд дүүрэн биш дээ чинь. Бид нар хязгаарлахгүй чинь тэрийг бид нар мэрэгжлийн хүмүүс чиглүүлэх одоо нөгөө агротехникийн зааж өгөх ухаан бөөсцвөл яах вэ? Өвчин гарвал яах вэ? Хог урмалтай нь яаж тэмцэх вэ? Ургацаа яаж явах вэ? Цэцгээ яаж цөөлөх юм ингээд агротехникийн хувьд бид нар мэрэгжлийн хүмүүс заагаад баг ажиллаж явах юм бол бид дотооддоо битгий гадаад хүнсний бүтээгдэхүүн гаргах одоо хүнсний ногооны бүтээгдэхүүн гаргах эко гэсэн юм югаар бол боломжууд байж идэг. Одоо бидний хамгийн ойрхон харж байгаа боломж ямар юм бэ гэдэг үгээр ухаан гүнжтийн навчийг бид нар Япон руу гаргаж болно. Сүши тий солонгос руу гаргаж болж байна. Яагаад гэвэл бид нар өөрсдөө мэрэгжлийн хүмүүс аль нь гоё амттай байдаг гэдгийг нэг ногоо амандаа хийхдээ л мэдж байгаа шүү дээ. Ямар ялгаатай байдгийг. Монгол агрономууд Монгол юунууд хийн чадахгүй юм байхгүй. Энэ бол нэг хүндийн биш шүү дээ. Тий. Нэгэнд онлайн үдцсэн улсууд бол хүндийн биш байхгүй юу? Тий. Одоо бид нар ингээд би одоо энэ эрдэм шижлгээний маань баг эрдэм шижлгээч гэдэг яг туршилтын маань юу гэдэг тий. Одоо ухаан ингээд арц. Одоо бид нар бол гадаад талбайд тарьдаг арц үржүүлдэг. Гэтэл хүмүүс юу шаарддаг болсон гэхээр гэрт тарьдаг арц байна уу? Яг үнэ. Тий, гэртээ таримаар байна гэд. Тэгэхээр нь юу арцыг үрээр нь мөчрөөр нь ногоо мөчрөөр нь үржүүлээд ингээд гаргаж ирээд байгаа байхгүй юу? Тийм байна тий. Одоо ухаан ингээ харахаар энэ хоорондоо бүр өөр төрөл байгаа үү тий. Тий. Блүү имрат энтер гэдэг. Арцуулахтай зэрэг үржүүлэх арга нь болохоор бидний хувьд бол яадаг вэ? Ногоо мөчрөөр үржүүлдэг, үрээр үржүүлдэг, модлог мөчрөөр үржүүлдэг. Тий.
Арц тэгээд өөрөө бас гудамж талбай гэр оронд байхад маш гоё харагддаг. Тий, гудамж талбай тарьдаг нь болохоор гадаа бид нар нөгөө ногоон байгууламж гудамжинд яа тэгээ айл 10 хэдэн жилийн өмнөөс үржүүлж байсан. Энэ сүүлийн үед энэ байшин доторх тасалгааныхыг үржүүлээд байгаа байхгүй юу? Одоо ингээд хараад яах юм бол одоо нөгөө миний хэлдэг нөгөө юу чинь болохоор ингээд нөгөө дулааны балансыг бас үсгэх гээд эний чинь бас тэр бүхэн давхар дотор талд нь хүлэн түнэл хийгээд одоо тэр ухаан саяын одоо нэг арцнуудыг үржүүлсэн ба штэ тэр цаад буланд үйж ин тий тий мөчрөөр үржүүлсэн. Энэ болохоор модлын мөчрөөр үржүүлсэн. Одоо чинь ногоон мөчрөөр үржүүлэх нь болохоор одоо ингээд 100 болохтой тавигдсан штэ тий. Тий. Тэгээд эдгээр болгохтой зэрэг одоо хана энэ болохоор гортен тэгээд мод сөг. Энийг яагаад энд яваад байгаа юм гэхээр тий монголчууд бид нар одоо 100 хашаандаа гоё амьдрах, гоё байх, гоё ингээд орчинтай байхыг хүсдэг болсон. Тэгэхээр бас хүмүүст хэрэгтэй юм уу гэд энэ гортензийг төрлөөр янзаар нөгөө модлог, өвслөг гэд янз байгаа шүү дээ чинь тэрнгөөр нүржүүлж туршиж одоо ингээд үйлдвэрлэл нэвтрүүлж яаж байгаа юм байхгүй юу? Угаасаа тийм хүнд юм гоё орчин байж ич хүний чинь одоо нөгөө таатай байх нөхцөл нь бүрддэг учраас ягаад бид гадаадынхан таатай сууж болдог бид нар ягаад хавчигдмал байх ёстой гэдэг лозунтой тэрийгээ дагаад янз юм үржүүлээд байдаг байхгүй. Тэгээд одоо нөгөө хэрэгтэй хүнд нь зарж борлуулах, зааж зөвлөх тийм технологийн зааж өгөх юм ажил хийгээд байдаг байхгүй. Газар тариалан хөдөөж авах гэдэг юм би Монгол орны хамгийн номер 1 одоо үйлдвэрлэл байх хэрэгтэй гэж харддаг. Мэргэжлийн хүний хувьд номер 1 үйлдвэрлэл гэдэг маань юу гэхээр хүнсний маань бүтээгдэхүүн гэдэг маань хүний эрүүл байх, аж төрөх одоо нөгөө одоо нэгэсэндээ аминдаа хайртай байхад одоо хамгийн чухал үүрэгтэй юм шүү дээ. Тэр үүднээс заавал одоо бид гаднаас юм авчирч идэх ч юм уу. Заавал байхгүй юмыг олж идэхин тулд гаднаас хайх биш. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ өөрийнхөө орны хүнс юунд л ашиглах ийм боломж манайд байдаг шүү гэдгийг ер нь байх ёстой ч юм байдаг ч юм гэдгийг л харуулах гэсэн юм л зорилготой юм байна тий. Өвлийн хүлэмжийн аж ахуй гэдэг нь Монгол оронд байхгүй байх юм бол бид хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, нөгөө витамин, нөгөө юу ярихын ч хэрэггүй байхгүй юу? Тий шүү дээ. Тий. Тэгээд энэ сайхан ургасан усан үдсэн маань бол ингэ байж чинь тэгээд та ер нь хэдэн орны хэдэн төрлийн сорт ер нь туршиж хэлж ирсэн бай. 3 орны 4 төрлийн сортыг туршиж үзээд одоо энэ дотор 3 орны 3 төрөл явж байгаа. За ямар орны? Оросын 2 сорт явж байгаа. Хятадын 1 сорт явж байгаа. Америкийн 1 сорт явж байгаа. Ингээд 4 төрөл. Энэ сортыг сонгодог шалтгаан нь юу гэхээр энэ маань сүүлийн үед ус үзэм одоо Америкийн нэгдсэн улсад дэргэж байгаа ус үзмүүд дотор нэлийн ургацтай тооцогдож явж байдаг. Нэгэнт бид бүтээгдэхүүн дээр л түшиглэн шүү дээ. Агар техникээ хийж чадчихлаа бол өндөр бүтээгдэхүүн л хэрэглэхийг бодно шүү дээ. Тэгэж энэ ус үзмийг тариалсан юм байхгүй юу? Энэ ус үзэм дээр яхаа гэхээр ургацыг бид нар яаж авах юм бэ? Ургац бүтээгдэхүүн шүү дээ хамгийн гол юм чинь. Тэрийг явахын тулд энэ судалгааны ажил одоо ингээд нөгөө агар техник Монгол орны хувьд бол ямар байх ёстой гэдгийг харахын тулд бол байнга ажиллаж байгаа гэж ярьсан шүү дээ. Одоо энэ ус үзэм гэхээр одоо энд ингээд нэг ишин дээр 2-оор тавихаар ингээд одоо 2-оор тавьчихсан байхлаар ус үзэм маань томорч гэнэ үү, жижигэрч гэнэ үү, өнгө нь хувирч гэнэ үү, хувирахгүй гэнэ үү гэдэг талаар агар техник байж явах хэрэгтэй. Гэтэл энэ сорт маань өөрөө Америкаас гаралтай сорт учраас одоо энэ зөбөн байгаа харж байгаа. Тийм байна. Энийг том болох хэрэгтэй. Нэг ийм багц маань 750 г хүртэл өсөх хэрэгтэй. 750 г болтор өсөх гэхлээр нэг ишин дээр 2 суух юм бол бие биегээ одоо нэг жижигэрх процесс явна. Тийм учраас одоо 2-ыг тавихад хэр хугацаанд томорж яах гэдгийг нь үдсэн учраас одоо бид нар энэ 2-ыг одоо ингээд аваад энэ газраар хөвж байгаа юу чинь нэг болгоод ингээд хийчихэж байгаа байхгүй юу? Тий. Тэгээд үлдсэн юунууд одоо ингээд багцаа томруулахын тулд
Тэгэхээр энийг заавал та ингээд том болцоо хойно авч хайдаг нь ямар учиртай гэхээр бид чинь өөрийн гэсэн технологитой, өөрийн гэсэн агар техниктэй, өөрийн гэсэн арга барилтай байхын тулд бид хэрв ингэж тавьбал яах нь вэ? Хэрв өөрчлөвөл яах нь гэдгийг заавал туршиж үзэхгүй л бол би ямар хараад эн чинь том болох ч юм уу жижиг байх ч юм уу мэдэхгүй шүү дээ. Тэгээд туршилтаа хийгээд одоо өчигдрөөс эхлээд цэвэрлэгээнийхээ жимс сүлд хийчихэж байгаа байхгүй юу. Тэгтээ Оросынхын болгохтой зэрэг юу гэхээр нөх хүйтэн тэсвэртэй байх буюу нөгөө хасах 39-40 хэмгээд Ботаненко гэд Сибиряк Ботаненко гэдэг сорт 24 оны 12 сард батлагдсан тэр сортыг бас авчираад тарьж үзэж байгаа. Тэгээд мэрэгжлийн хүний хувьд харахад юу гэхээр аргагүй технологи юу хоёр бол одоо нэг хамгаалагцсан хөрсөнд байх хэвээр гадаа байх хэвээр хоёр өрдөрчиж байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ халуун орны жимснүүд чинь бол манад маш их хэмжээгээр импортоор л ер нь голцоо орж ирж байгаа. Тэгэхээр баярагч маань бол ингээ импортыг орлох одоо халуун орны жимсийг бол энэ Монгол орондоо налаах дүүрэгт ингээ өөрийнхөө компани хүлэмжинд ингээ тарьсан байна. Энэ бас их том хүлэмж шүү дээ. Хэдэн метр квадрат хүлэмж? 500 метр квадрат өглөө. 500 метр квадрат хүлэмж. За. Одоо энэ хүлэмж маань нөгөө жинхэнэ нөгөө нараар халдаг, дулаан авдаггүй. 1 сараас эхлээд 12 сар хүртэл ашигладаг. 1 сар амраадаг. Ягаад гэвэл аливаа жимсэлдэг бүтээгдэхүүн буюу цэцгэлдэг бүтээгдэхүүн чинь амарж ирж эргэж жимсуудаг шүү дээ. Тэрийг яг нөгөө 12 сараас 1 сарын хооронд тэрийг зохицуулаад хаагаад одоо хүйтэн болгоод юуг навчин унгаагаад буцаагаад эргээд ургуулчихж байгаа байхгүй. Бидний ерөөсөө гол зорилго юу гэхээр нэгэнт ийм мэрэгжилтэй, нэгэнт ийм хийж байгаа хүмүүс Монгол оронд нэг удаагийн ургацаас гадна 2 удаа яаж ургац авах бололцоо байна гэдгийг судлаад оролдоод байгаа байхгүй. Одоо нодон бид нар энэ ус үзмний жимс суултыг бол угаасаа амтын үзэх гээд би өөрөө их тийм яруу адгуу хүн юм байгаа. Хэд хэдэн мөчөр дээр жимс суулгаад амтын бол үдцээ гоё амттай. Тэгэхээр энэ сортыг бол би Монгол оронд бол яхахгүй болох сорт байна гэж үзэж байгаа байхгүй. Би 2 ургац авна гэж ярьсан шүү дээ. Жилд 2 ургац авна. Энэ бол яг одоо ингээд 7 сард авчихаар дахиад 11 сард авах боломжтой байхгүй юу тий. Тэгэхээр нэг жилд 2 ургац. Тий, нэг жилд 2 ургац авах уу юу? Бүтээгд бидний чинь энэ тарьж байгаа хүлэмж чинь хэмжээ жоох шүү дээ 500 метр квадрат гэдэг чинь. Тэгэхээр 1000, 2000, 3000 метр квадрат байж ээж бүтээгдэхүүн өөрийнхөө өртгөө гүйцэх ёстой. Тэрэнд юу гэхээр хөрхийн тулд 2 удаа л авах гэж оролдоод байгаа байхгүй юу? Нэгэнт агротехникээ тогтоогоод агротехникээ эзэмшиж чадсан бол 2 удаа авахд бол өвлийн хүлэмж учраас боломж байгаа. Тий. Агротехник гэж ярьлаа. Ер нь усан үзм дээр ер нь яг юун дээр анхаарах хэрэгтэй? Ямар агротехник баримтлах хэрэгтэй гэж та? Нэрсээ усан үзм маань юу гэхээр хэдийд тариалахын, хэдийд унтуулахын, хэдийд сэрээхийн. Ишин дээр нэг одоо ухаан налуу ишээр явах юм уу, эсвэл босоо ишээр явах юм уу? Зарим юун дээр харахаар дээгүр ингээд ус үзм доошоо санаж байгаа ургацсан байдаг. Зарим нь ухраа хажуу талаар байж байдаг. Зарим нь ухраа хамаагүй байдаг. Эн чинь тэр тухайн орны тухайн тариаланч ямар аргачлал, ямар агротехникээр явж ийн гэдгээс шалтгаалаад таригдаж байгаа. Усан үзм гэдэг юмыг би 12 жил оролдлоо гэж ярьсан шүү дээ. Яагаад орлох санаа төрсөн гэлээ би баг 20 жилийн өмнөөс одоо энэ утаа анхаарч яхад ус үзмийг судалж эхэлсэн хүн байгаа. Яагаад гэвэл утаанд одоо бид хордлоо. Энэ хордлогыг яаж тайлах хэвсэн бэ? Хүмүүсийг яаж эрүүл байлгах хэвсэн бэ гэдэг талаас нь судалсан чинь ус үзм гэдэг маань хүний биеэс хүнд металлыг хөөж гаргахад оролцдог жимс байгаа байхгүй юу? Тэгээд анхныхаа ус үзмийг айл бүрт тариалах гэсэн лекцийг хөдөөшгөн дэд сургууль дээр тавьж ирсэн байхгүй юу? Тэгэл тэрийг ерөөсө хаяхгүй явсаар гол одоо нарийн дээрээ бол 20 жилийн дараагаар 12 жил оролцоор байгаад одоо өнөөдөр технологиг гаргаад энэ ажлыг хийгээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л урт хугацаатай бүтээгдэхүүн олон жил болж иж гардаг бүтээгдэхүүнийг бол богино хугацаатай зээлэр бол өрөндөл орохоос биш төлж чадахгүй. Тийм учраас хүүн бага урт хугацаатай барьцаан одоо тодорхой хөнгөлтэй байж ээж яахгүй бол одоо энийг ингээд ишнээсээ унчвал бүтээгдэхүүн биш гэд үзэн шүү дээ. Тэрнтэй яг идэхэн нөгөө зээл маань бас барих барьцаа аягүй хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр тэр тэргүүл яг мэрэгжлийн хүндээ очих хэвээр, чаддаг хүндээ очих хэвээр, технологи мэддэг хүндээ очих хэвээр байж ээж эн чинь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ард иргэдэд хэрэгтэй бүтээгдэхүүн болоод байгаа байхгүй. Монгол оронд бол энэ жимс хамгийн хэрэгтэй жимс. Би сая хэллээ шүү дээ. Агаарын бохирдол буюу манайх бол хүнд металлын бохирдолтой газар байхгүй юу? Манай улс бол
хүнд металлыг хүний биенээс гадагшлуулахад энэ жимс өөрөө үүрэг оройлтой байждаг. Тийм учраас эргэн бүр нэг багц усан үзэм идэж явах юм бол бас ядаж төртөө төргүй биеэсээ хороо гадагшлуулах гэдэг шүү дээ тий. Ааха тий. Бид нар чинь ухаар массын үйлдвэрлэл хийж байгаа учраас аль болох хүнээ одоо ухаан дээш нь өлөөлгөхгүй яг одоо хэмжээндээ байхад одоо манай нар хаанаасаа тусдаг бол одоо эн чинь нэгэсэндээ бол бас ингээд болоод ирэхээр гэрэл гэгээнээс эхлээд дулааны балансаас эхлээд зөндөө юм шаардлагатай орж ирдэг шүү дээ. Тэрийг хүртэр тооцож жагаад ер нь бол 80-90 см дээр нуглаад дээшээ босоо иш байжээж босоо иш нь одоо нийт юугаараа бол 11 юу навчтай тэжээг шигчтэй байжээж манай орны хувьд бол нарны тусгал одоо нөгөө фотосинтез явахад навчин дээр тусгал зүв байна гэсэн юм тогтоогоод энийг тариасан байхгүй. За одоо энэ чинь дулаан орны жимс шүү дээ тийм ээ. Тэгээ энэ дээр ерөнхийдөө одоо та 12 жил туршихад нь хортон шавж ирнэ хэрэг. Ерөнхийдөө өөрийнх нь одоо ялаа малаа гэдэг янз бүрийн хортон шавжууд байдаг. Тэгтээ бид нар одоо нэг олон юм хойлолтоогүй усан үзэм тарьдаг хүн манайхаар орж идэг учраас одоохондоо бол тийм юм гараагүй байгаа. Тэгтээ бид нар бас энэ төрөл дээр гардаг янзын өвчин юунуудыг юмыг яаж мэдэх үгээд бэлтгэлийг бэлтцсэн байж идэг. Усан үзмэн дээр хэрглэж байгаа бэлтгэл гэдэг маань дандаа нөгөө цэвэр байгалийн гаралтай тийм бүтээгдэхүүнийг хэрэгжилж биологийн бэлтгэлүүд байж ээж хэрэглэгддэг таслан зогсоодог ийм одоо нэг онцлогтой байж идэг. Тий. Усалгааг ер нь та яаж хийж байна? Энэ усан үзэм маань ерөнхийдөө үл чихтэй байх хэвээр. Манай энэ туслын усалгааны системээр явж идэг тий. Тий. Тийм биш үү? Тий. Туслын усалгааны систем. Туслын усалгааны системтэй. Энэ ч нөгөө хуучин ашиглаж исэн юундаа бол туслын усалгааны системтэй хүлэмжсэн. Тэгээд одоохон өнөөдөр ингээд хэлийгээр усан үзэм авж байгаа юм шиг боловч одоохон эдийн засгийн боломж муутайгаас шиг гэдэм. Одоо бид нар бол Монгол оронд гүзээлзэг нь өвөл хэрхэн тариалах хүмүүс дотор нь орж яаж идэж болдог ийм юу гэвэл Монгол оронд бол боломж байдгаа гэдгийг харуулсан шүү дээ 8 жил ажиллах хугацаанд. Тэгээд нэг юмаа цааш нь үргэлжлүүлэх гэхээр боломж бололцоо нь болдог учраас одоо ингээд нэгийгээ бүр байхгүй болгож биш дараачийн ажилд орж шүү дээ тий. Тэгэхээр яг энэ шиг юм олон хүлэмжтэй бол бас илүү. Тийм. Олон хүлэмжтэй бол бид нар нэг баг бүрдүүлээд нэг одоохон юу бүрдүүлээд хэсэг хүмүүсийг ажилтай байлгах боломж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Та одоо хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна? Одоо бид нар 8 хүн байдэ. 8 хүн ба. Тий. Тий. Тэгээ хотын ажил биш шүү дээ. Хотын ажил дахиад тусдаа шүү дээ тий. Бид нар бас хотод ажил хийдэг тий. Одоо хүлэмжний баригад гэдэг энэ хүлэмж барьдаг баригад тусдаа байж гин. Энэ модныхан гэд тусдаа байж гин. Төгчлөлтийнхэн гэд тусдаа байж гин. Тэгэхээр одоо ингээд салин хөлсний асуудал чинь ингээд яагаад хэрэгтэй тэрэг бас нөгөө хүн цалинжуулна гэдэг чинь тийм амарх юм биш болчихж байгаа байхгүй. Бид нар чинь зөвхөн энийг одоохон өөрийгөө л одоо нөгөө буцааж салинжуулах хэмжээнд яваад байгаа байхгүй юу? Нөгөө дутуугаа яг ингээд яасна гаргасныгаа буцааж болоо. Тий. Төрөөс хэрвээ дэмждэг төрөөс одоо тэр энэ сайхан хүлэмжүүдийг зардал мөнгөнд гаргаад барьж өгөөд бид нар түрээсэлдэг бол бид нар түрээслэхэд бэлэн байгаа. Тэгэхээр энэ яг үнийг хэлэхэд бол энэ сайхан одоо усан үзмийг Монголдо бол баярагч маань ингээд тарьж ургуулж байна. Хэдүүлээ одоо яг энэ бодитоор нь яг газар дээр нь талбар дээр нь одоо энэ ажлын талбар дээр ирээд энэ хийж байгаа ажилтан танилцсан явж байгаа. Тэгээд манай Монгол орн бол одоо импортоор одоо 90 гаруй хувийн одоо импортоор хараат байдаг. Импортоор маш их хэмжээний одоо доллараар одоо гаднаас импортоор жимс оруулж. Тэгэхээр энийг орлох бүтээгдэхүүнийг баярагч маань бол энд 12 жилийн турш тарьж туршаад одоо ингээ хэрэгжүүлээд үйлдвэрлэлөө гаргахад одоо маш ойрхон болцсон байна. Тэгэхээр энийг бас мөн одоо төр засаг маань тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх юм бол энэ Монгол хүн Монгол агрономч өөрөө жимсээ тарьж чаддаг гэдгийг бол энэ одоо ногоон харьж компани хамт олон маань ингээ харуулж байна. Ийм гоё ургацсан ингээ байж байгаа. Тэгээд энийг бас одоо та бүхэндээ ингээ танилцуулж байгаадаа бол маш их баяртай байна. За тэгээд дараагийн хүлэмж рүүгээ хэдүүлээ бас шилжээд явъя. Баярагч маань бас одоо гоёлын гацуур бас тарьдаг тийм ээ. Ер нь гоёлын бараг 102 төрлийн зүйл юуны моднуудыг одоо тариалдаг. Манайх үндсэн ерөөсөө үйл ажиллагаа шмадржуулдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр хэдүүлээ одоо 3 дахь хөлөмж рүү орж одоо баярагчигаа бас тарьж байгаа одоо гацууртай танилцъя. Тэгэхээр маш гоё. Усан үзмийн талбай тэгээд одоо би бас мэрэгжлийн хүний хувьд одоо маш их баяртай байна. Миний бас сэтгэл хөдлөд байна. Тэгээд танд их баярлалаа. Ийм баяртай танилцж байгаа. За ингээд
бид нэр одоо 3 дахь хүлэмж рүүгээ орж ирсэн ингээд сууж जैन. Тэгээд энэ одоо маш олон тоош ихтэй зулцгаан ингээд гацуурнууд байна. Тэгээд энд одоо хэдэн шиг гацуур байгаа вэ? Энд 10 гаруй мянга байгаа даа. 10 гаруй мянга байгаа тий. Хэдэн настай? Энэ 4 настай. Одоо үрийн талбайгаас одоо шилжүүлэг рүү явах гээд яаж байгаа дамжиж байгаа одоо дамжлага гэд яриад байгаа шалтгаан нь юу гэхээр бид нар чинь маш их салхитай хүйтэн эрс тэс байдаг газар байдаг учраас ингэж ээж бид нар өөрийнх нь амийг авч үлдэж явахгүй бол өхөө дөрүүдэд алга болчдөг. Тэгээ хорогдлоггүй хамгаалагчсан хөрстэй эрчимдсэн байдлаар хэлбэрээр тариалж явж байгаа байхгүй юу? Ахаа тийм. Илүү хурдан. Тий. Тэгжээж одоо нэг ёсондоо гарч байгаа бүтээгдэхүүн маань чанартай. Хоёрдугаар гэх юм бол юутай одоо гадаа сая бид нар талбайд явж байгаад юу гарлаа штэ. Энэ нахианууд бондойсон болохоос гараачгүй байж байгаа штэ тий. Гэтэл тий энэ аль хэдийн гараа явцсан. Одоо хэдхэн хоногийн зөрөө багтал ийм нэг дулааны баланс гэж яриад байдаг штэ. Тэрний зөрөө гэдэг чинь ерөөс ийм одоо нөгөө хугацааны хувьд бол их урт бог нь одоо юуныхаа хувьд ч гэсэн хамаагүй өөр байдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө уралтыг нь илүү төргсгэж ийн гэсэн үг тийм. Тий, уралтын хүлэмжний эрчимдсэн. Тий, ахаа. Тий. Тий, ахаа. Богино хугацаанд илүү томруулна гэсэн тийм зорилготой байгаа юм. Гацуурыг ер нь тарихад одоо юун дээр анхаарах хэрэгтэй. Манай монголчууд чинь гацуур гэдэг модонд их дуртай яагаад гэхээр мөнгө байгаа мод тийм. Юун дээр ер нь голчлаа анхаарч одоо арчилгаан дээр нь сайн анхаарах хэрэгтэй та хүмүүстэй ус явуулаад. Ер нь бол яг модоржлын газрууд бол үрээр тариад ингээ бойжуулаад амиа аваад бүр мод болсон хойно гадагшин зардаг штэ. Тийм учраас модоо авч явсан хүн одоо нөгөө услага, арчилгаа, зарим нэмэгдэл бүтээгдэхүүн одоо ухаана бууцаар бордох ч юм уу тэр юм ал цаг хугацаанд хийж өгөх нь хамгийн зөв байдаг. Бидний нэг алдаа ямар юм байдаг вэ гэхээр модыг бордно гэхэлэр хугацаа өнгөрцөн хойно борддог. Альва ургамал гэдэг маань бордог яг үе шатандаа хэрэглэхээс биш тогтмол байнга хэрэгжилж ууж иждэг бүтээгдэхүүн биш шүү дээ. Тийм учраас хэрэгтэй үед нь хийж чадахгүй л таны хийсэн одоо нөгөө хөрс руугаа нөхөр руугаа хийсэн юм чинь үр дүнгүй зүгээр л газарлуул цутгаад байна гэсэн үг. Тийм учраас энэ тариалт хийж байгаа усуд бол технологи яг ургалтын ямар үед ямар бордоо хэрэглэх хэвтэй, ямар үед нь тэжээлийн үг хэвтэй, ямар үед нь усын үг хэвтэй, яах хэвтэй юм гэдгийг айгүй сайн зохицуулж байж ургац арбин байдаг л да. Одоо шилбэл ойлаа гацуурн дээр жишээ аваад ярил л да. Гацуурыг яг ямар үед нь бордох хэвтэй? Гацуурыг эхлээд хавар одоохон тэр бүхэн ч бордож яах бидэн чи яг бордоо олддог лөө үгүй лөө гэдэг хастаг юм байгаа шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бол бууцсан бордоо буюу одоо нөгөө малын өнчсөн бууцыг анх ингээд нөгөө өрийн талбайгаас шилжүүлээд ихтэй шараатайгаа хийчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ маань органик задрал болоод шим тэжээлийн аль хэрэгтэйгээ эн чинь одоо бидрээс хамаарахгүй өксөн өгөөгөөс хамаарахгүй өөртөө одоо юугаад аваад сороод аваад хэрэглээд өөрийгөө бойжуулж яана л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нэг үндсэн бордоо маягаар хөрсдөг байна. Тий, үндсэн бордоо маягаар тий. Ер нь одоо шилбэний бортгонд одоо хэд хэдийн хувьтай харьцуулж юу хийх хэрэгтэй байдаг. Энэ нөгөө 70-30% юугаа үндсэн нөгөө шороо 10% нь элс 20% нь бууц байх хэрэгтэй. Элс байдаг шалтгаан нь хөлөө бид нар чинь дан хар шороогоор болохоор ингээд барьцалждаг, хатуурчдаг. Элс байхаар жоохон чигээ барьж өгдөг. Бордоо байснараа үндэсний сэрэгжилт нөгөө шим тэжээл хөрсний хөнгөн чанарыг бий болгож өгдөг. Хөнгөн чанартай бий болсноор яадаг вэ? Үндэсний систем амьсгалах, одоо нөгөө багтрахгүй байх, чигээ удаан барихсан ч гадагшаа нөгөө нэвтрүүлж одоо нөгөө гаргаж явах ийм юугаараа бол бусд одоо нөгөө зүгээр хамаагүй шогүй шоронд хийснээс давуу байдаг. Тий. Тэгэхээр үндсэндээ бол элс тодорхой хэмжээгээр 10% ойлгох хэрэгтэй юм байна. 20% одоо органик бордоо хийгээд энэ одоо бордоогоо үндсэн бордоогоор ингээд хөрсдөг байлууд ингээд ургалт юм байна. Ахаа тий. За юун дээр одоо ингээд би танаас ингээд нэмэлтээр асуумаар одоо манай Монголд ч нөгөө тэрбум мод хөдөлгөөн гээд тэгээд маш олон одоо гарал үүслэн тодорхойгүй мод одоо худалдаанд яваад байна. За энэ маань одоо юу гэж хэлэх гээд байгаа юм бэхээр одоо хятадаас
одоо гацуур оруулж ирж одоо төрийн худалдаа авалт руу шахагдагч байдаг юм уу тий. Мөн одоо зүгээр гадуур ингээ худалдаанд байж байгаа юм гарал үүсгэн тодорхойгүй тэр дулаан орноос одоо өлчиржөөгүй юм гацуур авч тарьснаар айгүй их хий одоо мөнгө одоо хаягдчих шүү дээ. 1 метртэй ч юм уу метр 50-тай гацууруудыг тарилаа гэхэд нөгөөх маань одоо манай монголоор нэржтэй суур юмсгалыг даахгүй хүчдэг шүү дээ. Та энэ дээр юу ямар бодолтой байдаг вэ? Ерөнхийдөө одоо бидний одоо мэргэжлийн хүний хувьд ойлгож байгаагаар импортын мэдээлэлгүйгээр хэл давж мод орж ирэх ёс байхгүй хуулиндаа. Гэтэл одоо орж ирж байгаа нь бол бас л хуулийн цорхой ямар нэгэн нөгөө танил талын нөөр ийм тэр чинь бол бид нар шиг хүн хийж чадахгүй шүү дээ. Тий хамгийн гол нь одоо хаана одоо тэр судсан дээр нь байгаа хүмүүс л хийж шүү дээ. Зүгээр гаднын мод ямарваа нэгэн юмыг шууд оруулж ирээд ашиглана гэдэг чинь болохоор өвчин хортон гэдэг 20 цэрийн дэглэм зөрчигдөж байна гэсэн үг байхгүй. Тийм учраас хаанаас мод авах юм, ямар мод авах юм, ямар модоржүүлгээс авах юм гэдэг дээр л маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй юм байна л да. Ерөөсөө л хамгийн гол юм нь хүмүүс одоо өөрийнхөө хашаа байна уу, тэр мод байна уу, юу байна одоо тарьж байгаа газараа та хаанаас гарал үүсэлтэй. Ямар модоржүүлгийн тарьсан модыг газар дээр нэрээд одоо ухаан ингээд үнэхээр тарьж байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг харж агаад авах юм бол ядаж эргээд мод чинь одоо нөгөө хөлтөй өргөдөх юм бол тэр газар дээр ирээд таны мод ингэчлээ гэд ингээд явахаар эзэнтэй л гэсэн үг байхгүй. Одоо энэ дээр хөдөө аж ахуйн дээр ажил хүчний хомсдол хэр байна? Ер нь бол одоо газар широоны ажилд ажиллах хүн байхгүй болтгоо бидсэн шүү дээ. Өөртөө л ажиллана шүү дээ. Тий. Тэгээ ер нь бол энэ мэргэжлийг эзэмшээд хийх юм бол манай энэ одоо хөдөө аж ахуйн чиглэлийн газар тариалангийн энэ чиглэлүүд чинь хүн болгон хийчдгүү нэлээд одоо хийж чадах юм бол үр өгөөж ер нь нэлээд сайн байдаг. Та энэ тал дээр бас одоо хүмүүстэй уриалаад залууд одоо бидрээс доош хүүхдүүдэд уриалаад ер нь юу гэж хэлмээр байна. Газар тариалангийн мэргэжил ер нь ямар донцлогтой мэргэжил. Та юу гэж боддог мэргэжил вэ? Ер нь бол энэ мэргэжил маш сайхан мэргэжил. Яагаад сайхан бэ гэхээр технологи, агротехник бүх юм өөрөө мэдж байгаа хүндүүл заавал хүнээс асуугаад байх юм баггүй. Ямар ч тийм зөвлөгөөний хэрэг байхгүй, өөрөө хийгээ явчихдаг ажил байхгүй. Тэр нь хамгийн гоё байхгүй юу? Тий. Эзэмсэн мэргэжил гэдэг чинь угаасаа л одоо ертөнцийг харах цонхол байгаа шүү дээ. Тий. Ер нь тэгээд энэ газар тариалангийн мэргэжил эзэмшээд ер нь бол амьдрал хавгаа аваа явуучих боломж байгаа юу? Байлгүй яах вэ? Та одоо сайхан амьдарч байна уу? Сайхан амьдарч байгаа. Би өөрийнхөө хүүхэд байхдаа хүссэн мэргэжлээ эзэмссэн. Эзэмсэн мэргэжлээ эзэмшээд гарахдаа би ийм болондоо гэсэн хүсэлтэд хүрсэн. Тийм учраас сайхан амьдарч байгаа. Тэгээ одоо гэтэл ингээд одоо хөлөмж дөрөв ус үзэм тарьчихсан ингээд сууж штэ манай яригч маань тэгээд залуу дүүнэртэй бас хандаж хэлэхэд энэ манай энэ хөдөө аж ахуйн мэргэжлийг бас сонгон одоо сайхан эзэмшээрээ тэгээд эзэмших юм бол сайхан амьдрах боломж бол биднэрт бол байна. Тэгээд хүн ам бол юу хэрэгэлдэг вэ гэхээр нэг номерт бол хүнс хэрэгэлдэг байна. Тэгээд хүнстэй холбоотой мэргэжил бол хамгийн гоё мэргэжил байдаг гэж хэлж байна. Түрүүн ярьсан яриагаа үргэлжлүүлээд ингээд явхад түрүүн нөгөө импортын мод гэд яригдсан. Тэгэхээр энэ гол санаа маань юу вэ гэхээр Монголдоо таригдсан. Тэгээ Монгол одоо мэргэжилтний ур ухаанаар бүтсэн гарал үүслэн тодорхой ийм төсвөртэй ийм моднуудыг авч та бүхэн маань тарьж байгаач гэж уриалмаар байна. Яагаад тэгэхээр та бүхний Германаас гарч байгаа мөнгө хий дэмий тийм гарал үүсэл тодорхойгүй төсвөргүй тийм модонд одоо зарагдаад эргээд нөгөөх маань үхдэг ийм одоо сул талууд байдаг. Тэгэхээр одоо гарал үүслэн тодорхой буух эзэнтэй буцхай ихтэй ийм үржүүлгийн газраас модоо авч байгаарэ гэж уриалмаар байна. За тэгээд бид хоёр маань бол одоо сая энэ гацуурны хажууд суусан байсан. Одоо энэ маш гоё ийм сарнааны хажууд ингээд суудсан байна. Гэт одоо бид хоёрын иргэн тойронд маш олон гоё. Энийг одоо паркын сарна гэж ярих уу? Үгүй энэ паркын сарна биш, энэ талбайн сарна. Талбайн сарна. Паркын сарна гэдэг чинь одоо энэ байгаа өөр юм уу? Нөгөөх нь болохоор гадаа нөгөө 30 40 50 градус ч өвлждэг. Эдгээр болохоор гоёлын буюу талбайн сарна. Энэ болохоор заавал бас хамгаалж иж өвлждэг ийм сарна байдаг. Тэгтээ гоёлын сарна тий. Хэдэн төрлийн сарна та ургуулж байна? Манайх хэлэр гадаа өвлждэг 6-7 төрлийн сарна байна. Одоо мод нь өөр цагаан цэцэгтэй өнөр гаргадаг, ягаан цэцэгтэй, атраатай гэдэг янз янз. Энэ бол өнгө нь болохоор энэ ч одоо нөгөө нийтийн эзэмшлийн талбай буюу айл гэр юунда Бирант, балкон, нөгөө хашаа хорон дотроо нөгөө яадаг
савнд хийж тавьдаг. Тэгсэн мөртлөө гүйтэн төсвөртэй гадаа байдаг ийм сарнай байхгүй юу. Тэгэхээр энийг юу гэхээр нэг хаустай гэрээсээ ороод хашаанаас ороод явах зам дээр нь одоо байж энэ жишээ тий. Энэ янз янзын өнгө байгаа. Энэ жишээлбэл одоо хэдэн төгрөгийн үнэтэй вэ? Энэ 45 төгрөг. 45 мянга гэсэн үг тий. Нөгөө паркинг сарнай болохоор дотроо 5 төрөл гэдээс шүү дээ. Тэр ч болохоор 20 мянган төгрөг үү. За. Дундаа бас ялгаатай юм биш. Ялгаатай чинь одоо танаа үржүүлгийн газар ер нь хэдэн төрлийн мод байна? Манай үржүүлгийн газарт нэр төрлөөрөө ярих юм бол 63 нэр төрөл үүдээ. Сорт дотор байгаа зүйлээрээ ярих юм бол 103 төрөл. 103 төрлөө. Тэр болгон дээр л та одоо үлгийтэй хөвгд арчилж байгаа юм шиг бүгдэн дээр нь ажиллаж байна уу? Ажиллана. Одоо жил ажиллаж байгаа нөгөө юу руу ханаас нь хараад таньж шүү дээ. Одоо ингээд ажлынхаа талбай дээр ирээд хэд хонж байгаа гэлээ? Би одоо 40 хонж байна. Гэртээ хараагүй 40 хонж. Хараагүй. Тэг ягаад гэвэл тэр гацуурыг шилжүүлэх хэдлэн ирсэн би тэгээ буцаж харж чадаагүй. Тэг одоо тамилтын хугацаа дуусах төгчлөх шиг байна. Ер нь бол ягаад гэвэл ийм ажлыг ялангуяа ийм олон төрлийн ухаан сорттой, нэр төрөлтэй, зүйлтэй юмыг яг мэрэгжлийн хүн өөрөө хажууд нь үж хэлэхгүй бол тэр бүхэн хүн таньж хийхгүй шүү дээ. Тийм учраас заавал хажууд нь байдаг. Тий. Та ер нь мод тарих мэрэгжлийг ер нь одоо буян талаасаа юу гэж боддог вэ? Буян гэдэг нь одоо хүмүүс ч бас мод тарихыг одоо нэг буян гэж яриад идэг шүү дээ, тийм ээ. Зүгээр тэр талаас бол учиргүй буян гэж бодох нь юу юм. Гэхдээ гоё ажил. Нэгдүгээр, хоёрдугаар би өөрөө Хинтээ аймгийн Дадлал сумын ийм гаралтай хүн. Яадаг гэхээр ёстой унахтаа л би модон дотор унсан хүн. Сургууль төгсөөд модон дотор ажилласан. Ингээд насаараа модон дотор ажиллаж байгаа хүн байхгүй юу. Тэгэхээр надад энэ одоо юу гэдэг мод тарих, модны төрөл зүйлийг ангиллуу дотор нь нөгөө ялгах, барих энэ гэхээр нэг хайхтай тийм төвөгтэй биш. Төвөгтэй биш. Ягаад гэвэл би анханасаа миний хүүхэд авахд л харж өссөн. Моттой суг төрсөн хүн байхгүй юу. Тийм учраас би өөрийнхөө нутаг орон Хинтээ аймгийн Дадлал сум гэдгээр их бахархаж явдаг юм байна. Тий. Жинхэнэ хангаа төрсөн хүн байхгүй юу. Мод дотор тий. Тэгээ модтой төрөөд модтой холбогдоод одоо модны бизнес хийгээд. Тийм ч учраас би одоо хон агроном одоо хадлан бэлчээр агроном гэж явж байгаа төгсөөд диплом авсан боловч би ерөөсөө бүх насаа энэ модон зориулж байгаа хүн шүү дээ. Надад энэ рүү шилжихэд их амархан байсан шалтгаан ерөөсөө миний төрсөн нутагтай холбоотой юм байна. Тий. Тэгээ маш гоё одоо мэрэгжил сонгоод дээрээс нь яг төрхтэй модтой холбогдоод ингэ явцсан. Одоо энэ сарнаг ер нь яаж арчлах ёстой байдгийг та бас одоо энэ сонсогчдод зориулаад бас зөвлөгөө. Сарнаг ерөөсөө хамгийн түрүүн арчлах асуудал бол ингээд тэр тэргүй ингээд гаргаад өгцсөн одоо ургуулад өгцсөн байж байгаа юм чинь аваачаад тариад явахдаа энд ерөөсөө бордог нь хийж өгч явах хэвээр энэ маа бас жоохон бордог дуртай шүү дээ тий. Явах хэвээр энэ цэцгийг айхтар хөгшрүүлгүйгээр энэ толгойнх нь араар таслаад авах юм бол дараачийн ишин дээр энэ нөгөө шин залуу болоод бага юутэй дараачийн ишин дээр нөгөө бунтуу хурдан сууж орж ирж идэг. Цэцэг олон гардаг. Тийм учраас сарнаа тарьж байгаа хүн бол органик бордогоор бордох цэцгийн төлөлд хийж өгөх ишээ залуужуулж явах юмд арчилгаа хэрэгтэй тий. Бусд нь бол тэдэргүй модоржиглийн газрууд хийгээд тариад яваад өгчөж байгаа юм чинь. Тий. Одоо би надад төр мөнгө гэдэг бол би энэ хойно 2 зай би үлдээсэн. Одоо сая харахаар чинь битүү мөртлөө хойно 2 зай байгаа. Би ирээдүйд энд дахиад 2 хөлөмж өрнө гэд төсөөлсөн сууж байгаа байхгүй. Гэхдээ би одоо дараачихаа барих хөлөмжийг нэгэнт ингээд ашиглаад сурцсан юм чинь дараачихаа барих хөлөмжийг бол нэг хайхтар тийм өндөр өвдөгтэй биш. Гайгүй өнөр өшөө боловсныг барина гэсэн тийм тооцоотой сууж байгаа байхгүй юу тий. За ингээд манай урагстай аль одоо подкастын нэг булан болох одоо яг ингээд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ ажлын байран дээр ирж нэвтрүүлэг бэлтгэж байгаа. Тэгээд энэ сайхан одоо ногоон бизнесийг хийж байгаа баяр ихчтэй бол маш их баярлалаа. Дээрээс нь одоо сонсогчдод бас хэрэгтэй өөрийнхөө одоо 47 жил одоо туршлага хөрөнгөлөөсөн туршлагаасаа бас жохон хэсгийг нь хуваалцсан. Танд их баярлалаа. Тэгээд баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье. Ер нь ногоон ирээдүй ногоон байлгах гэдэг үл эргэн бүрийн үүрэг байх хэвээр. Амьдарч байгаа газар бүхэндээ ногоон орчин бүрдүүлж явах юм бол таатай амьдрах боломж чинь бүрдэж байгаа нь тэрэ. За тэгээд баярлалаа бас нэг сайхан өрөөлөлсөнд тэгээд таны одоо тарьсан бүхэн дэлгэрч ургуулсан бүхэн одоо цэцэглэх болтгоо гэж
ерөөл дэвшүүлээ. Тэгээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөё. Бид бас одоо энэ булангаар Уралстайл подкастын хамт олон маань яг энэ ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ яг энэ ажлын байрны талбар дээр ирж бас нээлж дугааруудаа бэлтгэж эхэлж байгаа. Тэгээд танд амжилт хүсье. За баярлалаа. Модтэлдэг сайхан ачгуудаа танилцлаа шүү өнөөдөр бас. Бас нүсэр ажил шүү дээ. Тэгнь. Өдөр хоногтоо цаг нартаа уралдаж хэлээд тийм ээ. Өглөө ерөөсөө 6 гэж гараадлаар орой шөнө 10 11 харахгүй болтол. Өөр ямар ч боломж өгдөг. Та бас сая нөгөө дөрөв орж ирэхэд хэлжсэн нөгөө таяг тулаад байгаа гол шалтгаан нөгөө яг нөгөө ажиллаа хийж байгаа төлөө бас гэмтээсэн юм байлээ манай гэж. Тэгээд таяг тулаад байгаа гэсэн тий. Тий, ерөнхийдөө хөлөө гэмтээчил таяг тулаахан цөөнөөс чи таяггүй хүн л дээ. Гүйж явдаг хүн. Хитрхи хурдангүйгээд зөөлөг гэж явахгүй. Одоо таягнаасаа гарах төгч байгаа. Тий. Ер нь бол яг тэ ногоон орчныг бүрдүүлэх, ногоон мод ургамал тариалах гэдэг чинь хувь хүний хашаанаас эхлээд зөвхөн одоо нэг улс даяар нэг мод тарихтай биш. Иргэн бүрийн оролцоо, айл өрхөн оролцоо, хашаатай хүн бүхэн сайхан амьдрах боломж байдаг байхгүй юу? Ерөөсөө орчин сайхан байх юм бол сэтгэл сайхан байдаг. Тэгэлгүй яах вэ? Тийм ээ, энийг сайхан энэ одоо манай Улаанбаатарын стресстэй утаатай төвжилтэй энэ амьдралд одоо бид нар юунаас стрессээ тайлах вэ гэхээр энэ сайхан ногоон орчин бүрдүүлж ээж тэгээ эрүүл аюулгүй орчинд амьдрах одоо үндэслэл нь болно л гэж хараад байгаа шүү дээ. Тийм ээ. Мод өөрөө бас бохирдлыг бас арилгадаг юм сайн хийж. Мод маань яадаг вэ гэхээр өнгөөрөө гойдог, цэцгэрээ гойдог. Одоо нөгөө навчаараа гойдог. Юугаараа үнрээрээ гойдог гэдэг. Ингээд дотроо өөр өөрийн одоо юутай, шин чанартай. Тийм учраас тэр бүхнийг бий болгохын тулд хүн өрхвөр айл юугаар тариалт хийгэж мод тарих нь хамгийн зөв зүйтэй байдаг байхгүй. Тий, эргэн бүрийн оролцоо одоо үүрэг гэдгийг одоо манай монголчууд бас гоё ухамсарладаг болоод байна. Тий. Энэ бол ямар ч байсан хүмүүс бол ямар нэг хэмжээгээр их бага холон цөөнч гэхгүйгээр мод тарих аягүй дуртай болцсон. Тэр дуртай байгаа дээр нь ямар нэгэн тоглолт хэлгөөрөөс мэрэгжлийн модоржуулгын газрууд дээрээс модоо авч тарьж өөрийгөө баясгаашаа л гэж уриалъя. За, тэр одоо уриалга ерөөл одоо батарч болтгоо тэгээд. Ширхэг үрнээс ширээний хүнс. Ургацтай айл подкаст.